Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын түшиглсэн үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрм журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж, засгийн газрын хуралдаанд хилцүүлэхийг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогт, Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд Энхбаяр нарт даалгалаа. Төслийн ерөнхий мэдээлэл болон бусад холбогдох материалыг зэс металл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон томоохон аж ахуй нэгж хөрөнгө оруулагч сонирхож этгээдүүдэд хүргүүлж санал авна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхож этгээдүүдээс ирүүлсэн саналыг 2026 оны 1-р сарын 15-ны дотор хүлээн авч санхүүгийн чадвах санхүүжилтийн оновчтой хувилбар, техник технологи, менежментийн чадвах болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий ажлын дэд хэсгийг байгуулан ажиллаж үр дүнг засгийн газрын хуралдаанд танилцуулна. Монгол Улсын ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрыг түшиглэн үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын даалгавар техник эдийн засгийн үндэслэлийн тодтголыг батлуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу төслийг хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Ажлын хэсэг төсөлд зэс металл үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улс орон томоохон хуулийн этгээдүүдийг бүрэн хамруулах, нээлттэй ил тод зарчмыг баримтлан сонгон шалгаруулалтын мэдээллийг хүргүүлэх, ирүүлсэн саналыг судлан санхүүжилтийн оновчтой саналыг зөвшөлдсөж, боломжит нөхцөл шаардлагуудыг тодорхойлох зорилгоор сонирхогч этгээдүүдээс санал авч хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч сонирхогч этгээдүүдийн хураангуй жагсаалтыг гаргаж урьдчилсан байдлаар хэлэлцээ хийж засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болжээ.